За сайн бацхан орой минь за нэгүмээ сайтын одоо яг одоо ажилчид нэг удаагийн байдлаар мэдээлэл хийгээд бэлэн болоод байна. Бид хүний хувьд үгүй бид 2021 оноос үйл ажиллагаа явуулаад өдний хүртэл үйл ажиллагаа явуулаад ирж байна. Бид хүний хувьд үгүй ерөөсөө бид иргэдийн гомдол мэдээллийн дагуу тодорхой ингээд мэдээ сурвалжлаад бэлтгэн иргэдэд мэд хэрхийн дагуу бид бүхэн мэдээлэл сурвалжлан хүргэдэг. Тэгвэл энэ хугацаанд бид бүхэн бид нарыг одоо хүмүүс асууж байна л да яг санхүүгийн их усүрэ хаанаас олдог вэ? Ардаа ямар хаанаас санхүүждэг вэ гэх маш их асуудаг байхгүй юу? Ерөнхийдөө энэ дээр тайлбар хийхэд манай байгууллага хамтран ажиллах гэрээ хийдгээ. Хаалтын гэрээ бол хийдэггүй. Тухайн бид нар хамтран ажиллах гэрээгээрээ орж ирсэн төсөв санхүү гэрээ ажилчдынхаа цалин мөнгийг тавьдаг. Манайхтай хамтран ажиллаж. Бид нар бас төлбөртэй контент болон одоо нэвтрүүлэг маягийн юм хийдэг. Тэрүүгээрээ бид бүхэн ашиг олоод өөрсдөө санхүүжиж өөрсдөө цалинжуулдаг байгаа. Тэгэхээс биш ардаа ямар нэгэн улс төрч болон ямар нэгэн одоо холбоо хамаарал бүх итгээд байхгүй. Яг бид бүхний яг толгой гэвэл нь одоо манай сайтын эрхлэгчл байна. Бид бүхэн сайтын эрхлэгчээс чиг үүргийн дагуу ажиллаа аваад тодорхой чиглэлээр бид нар контентөө бэлтгээд тодорхой сурвалжлуудаа бэлтгээд өдөр тутмын ажлыг хийгэн үргэлжлүүлээ явдаг байгаа. Тэгвэл нь бас үргэлжлүүл манай сэтгүүлч нэмэд нүг коммуни талаас нь яриулна. Манай сайтын эрхлэгч одоо биеийн байдал болон одоо энэ зүрхний асуудал одоо ер нь бол нотлогдсон байгаа. За тэгээд өмнө ч гэсэн одоо эрчимтийн тасгаар хэвтэн эмчлүүлэх заалттай байгаа. Энэ бүхэн одоо нотлохоо банд дээр тулгуурлаад гараад ирчихсэн. За мөн одоо энэ зулбах асуудал нь хүртэл өмнө зулбаж байсан. Энэхүү асуудлыг ер нь бол хувь хүний асуудал гэдэг утгаар нь ер нь бол ингээд өөрт нь үлдэх хэрэгтэй ах гэж би бодож байна. Тэгээ ер нь бол хувь хүн нь яг ямар хүн бэ гэдгийг хүмүүс мэдчихэж байгаа. Мэдэх хүмүүс нь мэдчихэж байгаа. Гэдэггүй яг уу чи маш олон хүн тусалж ирсэн. Өдний хүртэл хичнээн хүн тусалж ирсэн мөлий. Энэ хугацаанд тэр хүмүүс нь бүгд нотлогдно. Нотлон гэдэг бид нар итгэж байна. Ерөнхийдөө тодорхой ирсэн мэдээллүүд бол одоо тухайн мэдээллүүдээр одоо тэр сайт одоо чинь одоо тухайн хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө хэвлэл мэдээллийн байгууллага ажиллахгүй гэнэхэд манайх л ажилдаг. Яг яагаад гэвэл бид нар араасаа за наад асуудлаа болчих би холбоо хамааралтай гэх ямар нэгэн том хөнгүү тодорхой аргагүй бид зүгээр л яг өөрсдийнхөө нийтэд одоо мэд хэрхийг одоо мэд хэрхийн одоо ингэ олон нийт мэд хэрхийг нь хангахын тулд манай сайт гэдэг үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ ер нь эрүүгийн цагдаа нар ер нь бол хөнгөлөг бос үйлдэл гаргаж байна гэж манай сайтын эрхлэгч хэлж ирсэн. Энэ ч утгаараа тогтоогдсон гэж хэлсэн мөртлөө одоо хүртэл ямар ч нотлох баримт гаргаж ирээгүй байна. Бид нар цаашдаа үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна. Тэгээ яг энэ тогтоогдсон гэдэг дээр нотлох баримтаа гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Ямар нэгэн одоо тий баримт байгаа бол бид нар одоо тэр дагуу хариуцлага үүрэхэд бэлэн байна гэж бас хэлмээр байна. За бид бүхэн анх удаа л амьдарч байна. Бид бүхэн залуу хүмүүс энэ хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа бид бүхэн өдөр шөнө халуун хүүтнийг ялгалгүй иргэдийнхаа төлөө мэдээ сургалгаа бэлтгэн хүргэж ирсэн. Бид нар мэдээлдэг хүмүүс болохоос гэмт хэрэгтнүүд биш байхгүй. Энийг бас нийгэм бас ойлгох хэрэгтэй. Манай редакцийн ганц хүсэтэй зүйл нь болохоор үнээр нотлох баримттай байвал тэрийг гаргаж үзүүлээч. Гаргаад ил тод болгоод нийгэмд одоо эдний байгууллага үнэхээр буруутай гэдг нь тогтоогдвол бид нар хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үнэхээр тогтоогдохгүй зүйл дээр бидний үйл ажиллагааг ингэж доголдуулж байгаад үнэхээр харамсалтай. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар ингээд доголдож байна. Тэгээ нийгэмд ингээд хоёр талдсан байр суурьтай байна. Яг нотлох баримт байгаа гэсэн талаар нийгэмд гаргаж үзүүлэхгүй байгаа нь нийгмийг хоёр талцуулаад байхгүй. Нэг тал нь болохоор эднийх нэрээ авцсан байж магадгүй гэдэг нэг үнцэг гарч ирээд идэг нөгөөх нь аавгүйч байж магадгүй гэдэг. Энэ иргэдээ ингээд талцуулж яхаар үнэхээр нотлох баримттай байвал тэргээ дэлгээд үзүүлээч. Тэгвэл бид нар хариуцлага хүлэе. Байхгүй бол бидний үйл ажиллагааг хийвээ явуулаач гэдэг зүйлийг л манай редакцийн зүгээс хүсэж байгаа. Энэ өдний хугацаанд бид хүн энэ нийгэмд болж бүтэхгүй бүхий л одоо бугссан асуудлыг бол мэдээлэх өөргийнхаа хүрээнд ил тод болгож мэдээлж исэн. Та бүхэн ч гэсэн энийг мэдж байгаа. Бид нар хийсэн ажлаа одоо яриад явах уу?
ажил маань бидний өмнөөс одоо ярьж байгаа. Наацхийн бидний эрүүл мэндтэй холбоотой махны асуудлыг ч хүртэл дэлгэн гаргаж ирснийг та бүхэн мэдж л байгаа шүү дээ. Энэ бүх зүйл бүгдсэн даалт энэ нийгэмд байсан бүх зүйлийг ил гаргадаг нь бид нар. Гэтэл өнөөдөр бидний одоо энэ бүх үйл ажиллагаа хаагдаж боогдуулж байгаа нь цаана ямар их ашиг байгаа. Эднийг бид нар үнэхээр гайхаж байна. Ер нь бол бид нар хэвлэн мэдээлэх үүрэгтэй. Өөрийнхөө дагуу л ажиллаж байгаа. Тэгэхээс бид нар гэмт хэрэгтэй биш байхгүй юу? Жинхэнэ гэмт хэрэгтнүүд нь хэл таваа цугтаарчихсан байна. Яагаад гэмт хэрэг мэдээлсэн сайтыг ингэж буруутгаад үйл ажиллагааны зогсоод байгаа юм бэ гэдэгтээ бид нар хариу тайлбар авмаар байна. Яг жинхэнэ хэрэгтнүүдээ шалгасан юм уу? Яагаад жинхэнэ хэрэгтнүүдээ шалгахгүй юм бэ? Жинхэнэ хэрэгтнүүд нь одоо ингэ хэл таваа цугтаарчихсан тийч одоо зугаалаад явж байгаа байхгүй юу? Одоо бидэнд та бүгдийн итгэл дэмжлэг л хамгийн чухал байна л да өнөөдрийн байдлаар. Тэгэхээр зовсон ядарсан хэнийг ч ялгалгүй бид хүн энэ хугацаанд очиж мэдээ сурчлага бэлтгэх үргэлжлэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний талд зогсоод хөрхөн алга авахгүй. Тийм учраас та бүхнийг үнэхээр бидний талд энэ удаа зогсооч, дэмжлэг өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Иргэдийн говьлоор хөдөлдөг иргэдийн сайт нь иргэдээсээ тусламж хүсэхгүй бол бид нар өөр хинээс хүсэх юм бэ? Та бүхэн л бид нарт туслана, бид нарыг дэмжинэ. Бид нарт өөр хинж байхгүй. Бид нар бор зүрхээрээ л явдаг. Тийм ч утгаараа одоо энэ бичлэгийг цааш нь түгээгээд бид нарыг дэмжиж өгөөч. Бидний талд ороод бид нарыг хамгаалаад өгөөч гэж иргэдээсээ бид нар хүсэж байна. Яг тухайн асуудал дээр ч гэсэн өмнө нь манай редакцийн зүгээс манай эрхлэгч бас нэг сэтгүүлч байгаа өмнөөс бас тухайн хэрэгт холбогдоод явж исэн удаа байгаа шүү дээ тий. Одоо ер нь болохоор одоо хуучин тий. Нэг шүү дээ. Сэтгүүлч авах баяр тий. Энэ адлаа нэг цагдам харагдлаа гээл. Яг энэ асуудал дээр ч гэсэн ерөнхийдөө болохоор манай эрхлэгчийн байр суурь болохоор сэтгүүлч хамгаалах энэ үнцгтэр байсан. Тэгээд орсон өөрөө. Ер нь бол өөрөө тухайн асуудлаасаа болоод өөрөө ч тэр асуудалтай орогдсон. Дөрөвт тэр шийдэгдээгүй байна. Ерөнхийдөө бол яг уу одоо ингэж манайх яг ингэ үйл ажиллагаа явуулж ирснээс хойш гэж үзвэл яг уу ерөнхийдөө бас ингэж яагаад бид нар ийм одоо ингэж муу нэртэй юм шиг ингэж хүмүүс айгүй олон талаар яриад байдгүй гэвэл яагаад гэвэл энэ яг болохгүй байгаа асуудал болгон дээр очиж бид нар сурвалжнаа ажилласан болохоор хүмүүс айгүй дургу байгаад байдаг. Өнөөдөр тэр хин нэгний одоо эрх ашиг зөрчиж байгаа хүмүүс энд байна гэх мэдээллийн дагуу очиж сурвалжлаад тэр нь заавал эрх ашиг зөрчсөн л байдаг. Бид нар худлаа мэдээлэл тараас ямар нэг асуудал байхгүй. Үргэлжлүүлэн хүн амьнаас одоо тэр альтрууны нэг энэ сая дурддагдаад байгаа энэ ийм их мөнгөний тим одоо асуудал бид нарт бол ерөнхийдөө байхгүй. Угаасаа байгаачгүй байхчгүй. Бодлуудад гараад ирэн юм чинь. Тэгэд энийг одоо ерөнхийдөө үйл ажиллагаа явуулснаас хойш ингэж байгаа байхгүй юу? Манайх үйл ажиллагаа яг ямар чиглэлээр явуулдаг вэ? Манайх хэвлэн мэдээлэх одоо үүрэгтэй байгуулах шүү дээ. Тэгэд хэвлэн мэдээснийхээ төлөө одоо ингэж шалгагдаа явна гэдэг бол нэгсний одоо ингэж одоо дөрвд тасал буюу сэтгүүл зүйн одоо энэ салбарын одоо ингэж дуу хоолой болсон энэ одоо маш олон сайтууд бол өмнө ч бас энэ одоо хэвлэл мэдээллийн салбарынх нэг одоо ингэж шалгадаг асуудлууд зөндөө гарч ирж ирсэн. Тэгвэл манайх ч бас өмнө шалгуулж ил байсан. Тэг гинт яагаад ингэж бүгдийг ингэж бүхэлдээ редакцийн ингэж үйл ажиллагааг ингэж шууд бөөнүүр нь ингэж шууд таслан зогсоо гарах хэмжээ авч байгаа гэдэг дээр бид нар гайхаад байна. Яагаад одоо тэр гомдол өгсөн гэдэг иргэний дагуу иргэний мэдээллийн дагуу хөдөлсөн гэдэг одоо тэр ЖБМ гэдэг энэ хүмүүс яагаад ил тод гаргаж ирэхгүй юм бэ? Яагаад энэ хүмүүсийн хууль бус үйлчлэгийг ил тодор иргэдэд нийтлсэн хэвлэл мэдээллийн сайтыг шалгаад нэг бүтэн редакцийн үйл ажиллагааг зогсооод байгаа юм бэ? Бид нэр ажиллаа хийсэн, бид нэр чиг өөрийнхөө дагуу ажиллаа хийж хууль бус үйлчлэгийг илчилсэн. Тэгтэл хууль бус үйлчлэл гарсан хүмүүс нь одоо хэвлэл мэдээллийн сайт руугаа тий хандаад гомдол өгөөд ингээ хаалгач тийм үү?
Ямар том арт талтай болохоор одоо ингээд бүтэн редакцийг тэр чигээр нь үйл ажиллагааны ингээд зогсоод юм бэ. Яагаад энэ цагдаагийн байгууллага, тэгээ энэ эрүүл цагдаагийн байгууллага яагаад энэ нэр бүхий хүмүүсээ ил гарахгүй юм бэ? Яагаад ЖБ гэдэг байгаа юм бэ? Яагаад энэ хүмүүсээ ил гаргаад энэ хүмүүсээ байцааж болохгүй юм бэ? Энэ мөрөдөө тоглоомын энэ хүмүүс чинь юу яцсан байгаа шүү дээ. Энэ хил даваа цухтаацсан гэх мэдээл. Тийм, хил даваа цухтаацсан гэх мэдээл ирээд байгаа байхгүй манайд. Энэ хүмүүсээ шалгасан юм уу? Энэ хүмүүсээ тайлбар мэдээлэл байцаалтаа авсан юм уу? Яагаад энэ хэвлэл мэдээллийнхаа сайт руу ингэж чиглээд байгаа юм бэ? Бид нар энэ дээр үнэхээр гайхаж байна. Ер нь манай эрхлэгч дандаа бидний л төлөө ер нь байдаг. Бид нарыг юу болохгүй, яаж ин хийж ин бидний төлөө санаа зовдөг. Дандаа хүний төлөө Дандаа хүний төлөө явсаар байгаа л ирсэн. Одоо жишээлбэл мэдээнд инээтрээ гээл мэдээ гарлаа инглээ иргэдээс ийм бодол байна. Хөдөө орон нутгаар ингэчээж тэгчээж гингүүд за яах вэ? Өөрсдийн байдлыг наачаа. Тэгээд боломж болцоо юу байна? Боломж болцоо байхгүй л өөрсдөө чсэн хувьсаа мөнгө төгрөг гаргаад бензин төсөө хийгээд хоолундаа өөртөө зохицуулаа хоолундаа авч яваад те өөртөө очиод мэдээ сурвалжлагын биелцчих дандаа иргэдийнхаа төлөө л ингэж зүтгэж ирсэн. Манай эрхлэгч угаасаа иргэдийн дуу хоолой болж ирсэн байцаач байх болно. Дандаа иргэдийнхаа юунд болохгүй байна, бүтэхгүй байна. Мөнгөтэй иргэдэд нь хууль нь үйлчлэхгүй байгаа. Тэрийг маш их гайхаж байна. Одоо манай хэвлэл мэдээллийн сайт ардаа хөнгөө болохоор эсвэл манайхыг дээрлэн гэж бодсон юм уу? иргэд байгаа шүү дээ. Иргэдийн сайт. Би бол гайхаж байна нэрэнгээс. Одоо энэ 18-нд болсон энэ шийсний асуудлаас болж одоо ийм асуудал болов уу гэж бид нэр харж байгаа байхгүй юу? Энэ 18-нд энэ шийсний асуудал гараад тэр Сэретер гэх хүн одоо хэвлэл мэдээлэлтэй ажил үүргээ гүйцэтгэж явж байхад одоо та нарыг эрүүгээр шалгуулнаа. Та нар амьд явж байгаа одоо харамснаа гэсэн утга бүхий агуулгатай юм хэлсэн. Тэр ч утгаараа маргааш нь манай редакц руу эрүүгийнхэн орж ирээд редакцаар нь одоо битүүмжлээд редакцаар нь барьж авч явсан. Тийм л үйл болсон. Бид нар үнэхээр гайхаж байна. Бид нар юу ч аваагүй. Одоо цагдаагийн хүртэл нотлогдсон гэж хэлээд байхад одоо хүртлээр нотлогдсон баримтч байхгүй. Манайхан бас за хамгийн сүүлд нь юм шиг бид нар мөнгө төгрөг аваагүй. Бид нар гинт хэрэгтэн биш. Яагаад гинт хэрэгтэй юм шиг нийгэмд ийм харлуулах юм үйл ажиллагаа явуулдаг байгааг бид мэдгүй байна. Бид нар иргэдээсээ одоо ингээд тусламж хүсэж байна. Зөвийг нь хараасай. Зөв бурууг нь шүүгээсэй гэж тусламж хүсэж байна. Бид нар үйл ажиллагаа явуулмаар байна. Редакцийнхаа хэвийн үйл ажиллагааг явуулмаар байна. Бидний тоног тохиромжийг шалгаж дууссан, утас мөцийг шалгаж дууссан бол биднэрт өгөөч ээ. Бид нар ажиллаа хиймээр байна. Бид нарт лөө маш олон иргэд өдөр шөнөгүй холбогдож байна. Бид нар иргэдийнхаа дуу хоолойг хүргэж чадахгүй байна. Бид нар ажиллаа хийж чадахгүй байна. Тэгээд энэхүү бичлэгийг цааш нь түгээгээрээ ямарсан иргэдийн сайт иргэдээсээ тусламж хүсэж байгаа шүү. Ийм сайт. Баярлалаа.